Сайн байцгаана уу боловсроосаа жи бэлгэн мэдчиж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би хамтаа формд орцгой номер 3 буюу микро шимт хичээлийн талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо. Өмнөх 2 дугаар дээр номер хамтаа формд орцгой 1, 2 дээр би та өдөртөө хэдэн калори идэх шаардлагатай вэ? Таны зорилгоосоо шалтгаалаад турах гэж байгаа эсвэл масс авах гэж байгаас шалтгаалаад та эхлээд өөртөө энергийнхээ баланс буюу калорийнхаа тоог тооцохыг зааж өгсөн байгаа. Дараагийнхан дугаар дээр тэр тооцсон калорийнх нь хэдэн хувь нүүрс ус байх хэрэгтэй вэ? Хэдэн хувь нь уурэг байх хэрэгтэй вэ? Хэдэн хувь нь тос байх хэрэгтэй вэ гэдгийг хэлж өгсөн. Өөрөөр хэлбэл тэр нь макро хүнсний бүтээгдэхүүний үндсэн бүтцэн макро тэрнийг хэлсэн байгаа. Одоо 3 дахь энэ дугаар дээр микро шимт хэмжээл буюу нарийн шимт хэмжээл тэр таны идэж байгаа хүнсэн дотор ямар витамин, ямар эрдэс бодис агуулсан байж та эрүүл аргаар турах вэ, таны эрүүл мэнд аюулгүй байх вэ гэдэг талаар тайлбарлая гэж бодлоо. Түрүүнд дурдсан микро гэдэг нь ингээд нарийн жижиг гэсэн утгатай бөгөөд өмнө макро дээр бид нэр тэдэн 100 г нүүрс ус, тэдэн 100 г уурэг гэж ярьжсэн бол одоо микро баг хамгийн их нь 1 г эрдэс бодис ч гэдэг юм уу 1 г тэрнээс бага хэдхэн миллиграм юмны талаар ярьж байгаа болохоор энэ микро шимт хичээл гэж нэрлэгддэг зүйл л дээ. Микро шимт хичээл нь болохоор эрдэс бодис, витамин гэдэг хоёр зүйлээс бүрддэг. Эрдэс бодис нь болохоор органик бус металлын төрлийн зүйлүүд байдаг бөгөөд тэр нь таны биеинд маш их бие организмд маш их эерэг нөлөөтэй хэрэгтэй зүйл. Одоо хамгийн гол нэрлэгддэг 3 эрдэс бодис гэх юм бол кали, кальц, натрий 3 байгаа. Натрий нь болохоор хүн болгон мэддэг. Ерөнхийдөө хүнсний давс бол натрийгаас бүрддэг гэсэн үг. Тэгээд ашаанд хэлэхэд үйлдвэрийн цавлагдсан бүтээгдэхүүнүүд давс маш их агуулдаг. Та одоо ингээд үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн шошгоноос нь заавраас нь хараад хэдэн грамм 100 грамм хэдэн грамм давс орсон байдгийг шалгаж ерөнхийдөө үзэж байгаарай. Тийм болохоор тэрнээсээ болоод хүний биеийн натригийн хэмжээ ихсдэг. Гэтэл яг натри, кали хоёрын хэмжээ нь тэнцвэртэй байж хүний бие эрүүл байдаг. Өөрөөр хэлбэл тэр хоёр нь таны биеинд их усны хэмжээг зохицуулдаг, тэнцвэрийг олдог зүйл гэсэн үг. Тэгэхээр одоогийн орчин үеийн бүтээгдэхүүнүүд натрий их агуулсан болохоор та тэрний тэнцвэрийг олохын тулд кали агуулсан зүйл бас маш их хэмжээгээр хэрэглэж байж тэнцвэрийг олох шаардлагатай гэсэн үг. Кали нь болохоор хаана байд юм бэ гэхээр калиг ерөнхийдөө өмнө дурдсан бас төмсөнд маш их байдаг. 100 г төмс 300 мг кали дор хаяж агуулдаг. Тэгээд бас банан кали их агуулдаг. Тиймэрхүү бүтээгдэхүүнийг та идчихэж натрий калийнхаа хэмжээг тааруулах хэрэгтэй. Кальцийн болохоор сүүн бүтээгдэхүүн маш байдаг. Кальцийн сайн чанар нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө ясны бэхжилтэнд маш их нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насных нь маш их хэрэгтэй. Тэгээд энэ 3 зүйл нь бол ерөнхийдөө та аль болох тэнцвэрийг олоод идэх юм бол биеинд маш сайн хэрэгтэй зүйл гэсэн үг. Дараагийнх нь эрдэс бодис гэх юм бол бүр бага хэмжээний буюу маш хэдхэн бараг миллиграм хүрэхгүй хэмжээгээр биеийн шаарддаг зүйлүүд гэх юм бол нэгдүгээр төмөр. Төмөр нь болохоор юунд хэрэгтэй юм бэ гэхээр хүний нервний системд маш их эерэг нөлөө үзүүлдэг. Тэгээ зүрхний ачаал дээр бас эерэг нөлөө үзүүлдэг. Тэр үүнээс гадна хемоглобин гэдэг цуснд байдаг төмөр агуулсан хүчил төрөгч зөөдөг уурэг байдаг. Одоо цусны дах тийм улаан жижигхэн уурэг дотор нь байдаг. Тэр нь яг ингээд хүчил төрөгчийг өөртөө агуулад ялангуяа та спорт хичээлж байхад тэр хүчил төрөгчийг та амьсгалаар хүчил төрөгч авахад тэрнийг нь тэр хемоглобин гэдэг төмөр агуулсан уурэг нь тэрнийг хүчил төрөгчийг аваад цусаар дамжуулаад булчин дээр аваачдаг. Маш их чухал зүйл байдаг. Тэрэнд болохоор төмөр их хэрэгтэй болдог. Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэх юм бол ерөнхийдөө амьтны элэг маш их төмөр агуулдаг. Тийм болохоор хүнсэндээ хаяа элэг идэж явах зүгээр. Дараагийнх нь зүйл нь болохоор селен. Селен юунд сайн бэ гэхээр бамбаа булчирхайн даавар буюу гормоныг ашиглалтанд оруулахад хэрэгтэй нэг энзим байдаг. Тэр нь тироксин 5 дижодаза гэдэг тийм энзим байдаг. Тэр энзимийг бий болгохын тулд селен гэдэг зүйл хэрэгтэй болдог. Тэр нь юунд хэрэгтэй? Өөрөөр хэлбэл бамбаа булчирхайн үйлчлэгээ юу юм бэ гэхээр тэднэр нь таны биеинд их чихрийн хэмжээ, тосны хэмжээ, бүх юмны тэнцвэрийг олоход маш хэрэгтэй байдаг. Тэгээ ерөнхийдөө тэр бодисын солилцоог сайн байлгахын тулд маш хэрэг болдог зүйл гэсэн үг.
Селен бол ерөнхийдөө хаана ямар бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн байдаг юм бэ гэхээр бясалганд байдаг, илгэнд байдаг, самранд байдаг, бас мөөгөнд байдаг. Тийм болохоор аль болох тэр хүнсний бүтээгдэхүүнээс өдөртөө бас хаяа нэг идэж явах зүгээр гэсэн үг. Хамгийн сүүлийнх нь металл нь болохоор цайр байгаа. Цайр нь болохоор хүний биед ерөнхийдөө дархлаа сайжруулдаг гэдгээрээ их хүн болгон мэддэг байх ерөнхийдөө. Тэгээд тэрнээсээ гадна хүний арьсны чанар, хумс, үсний чанарыг сайжруулдаг зүйл. Ялангуяа энэ юун дээр мэддэг хүмүүс хэтэрхий хоолны дэглэмээ харгас бариад одоо шимт хижээлийн нарийн микро шимт хижээл ороогүй зүйлүүдийг идэ зөвхөн хэдхэн грамм будаа хэдхэн грамм дахианы цээжээ идэж явж хахад тэр цайр алдагддаг. Тэрнээсээ болоод хумс ундаг ч юм уу үс ундаг тиймэрхүү байдлууд их харагдаг, бас ядардаг, дархлаа мууддаг. Тэд нар яагаад тийм болж байгаа нэхээр та эдгээрх микрошимт хижээлээ идэхээ болсноор биед тэр микрошимт хижээлийнх нь хэмжээнүүд нь багасаад тэрнийхээ дутагдалд орсны шинж чанараа гэсэн үг. За энэ ерөнхийдөө эрдэс бодис нь байлаа. Дараагийнх нь микрошимт хижээл нь болохоор витамин. Витамин гэж юу гэсэн үг юм бэ гэхээр витамин гэдэг нь вита гэдэг нь болохоор амьдрал гэсэн үг. Амин гэдэг нь болохоор химийн амин гэдэг нэг групп байдаг. Одоо амино групп гэж ярьдаг. Тэр нь азот, ус төрөгч, хоёр ус төрөгчтэй. Энэс бүрдсэн зүйлийг витамин гэдгээ анх нэрлсэн бөгөөд энэ органик бодис юм л да. Органик молекул гэсэн үг. Тэгээд витамин дотор хоёр хуваагддаг. Витаминых нь нэг нь болохоор тосон шингэдэг буюу тосонд уусдаг витамин, нөгөөх нь болохоор усанд уусдаг буюу усанд шингэдэг витамин гэж хоёр ангиллагддаг. Тосонд уусдаг витамин гэхээр 4 витамин байдаг. Тэр нь болохоор витамин А, D, E, K, A, D цэжгээд амархан байх. Тийм 4 витамин зөвхөн тосонд уусдаг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бас дахиад дашрамж хэлэхэд хүмүүс дэглэм барьж байхдаа хэтэрхий харгас байгаад ямар ч тос идэхгүй байх юм бол таны биед тосны хэмжээ маш бага болно гэсэн үг. Тэгснээрээ та энэ витаминуудын дутагдалд орох аюултай. Өөрөөр хэлбэл та тэр дутагдалд одоо жишээлбэл та витамин D-ийн дутагдалд орлоо гэж бодоод за би одоо витамин D-ийн дутагдалд орчихъя би витамин D-г ингээд таблетээр аптекаас аваад уучих гэх юм бол гайг болох байх гэж бодоод уусан ч гэсэн таны биед тос бага байх юм бол тэр витамин D-г та өөрөө шингээж чадахгүй. Ягаад гэхээр энэ зөвхөн тосон шингэдэг зүйл гэсэн үг. Тийм болохоор ерөнхийдөө хичнээн дэглэм барьсан ч гэсэн аль болох тодорхой хэмжээний нүүрс ус, тодорхой хэмжээний тос, тодорхой хэмжээний уурга идэж явах шаардлагатай. Тэгэхгүйгээр яг зөвхөн ингээд маш харгасаар жоохон будаа, жоохон дахиад идээд яваад байх юм бол эдгээр витаминыхаа дутагдалд орно. Энэ таны эрүүл мэндэд маш аюултай гэсэн үг. Баг зэрэг юм ярих юм бол жишээ нь витамин А юунд сайн бэ гэхээр тэр нь хүний ерөнхийдөө бодисын солилцоог сайжруулдаг, бодисын солилцоо дээр маш их ажил хийдэг. Тэрнээс гадна хараанд сайн зүйл. Витамин А юунд байдаг юм бэ гэхээр луунд байдаг, чихэрлэг төмсөнд байдаг, тэгээд бас илгэнд байдаг. Витамин D нь болохоор юунд сайн бэ гэхээр витамин D-ийн дархлаа сайжруулдаг, одоо ханиадны эсрэг маш сайн үйлчилдэг зүйл. Тэгээ бас ясны өвчин одоо остеопороз гэж ярьдаг тэрний эсрэг бас витамин D тэрнээс хамгаалдаг гэсэн үг. Витамин D хаана үт юм бэхээр авокадо, мөг тэгээ бас сайн чанарын одоо орчин үеийн би одоо тэргээр юу хэлэх гээд байна гэхээр орчин үеийн Европын стандартад хийгдсэн хамгийн сайн чанарын маргаринд яг тэр Монгол хүмүүс маргариныг транс тос агуулсан гээд хор гэж бодоод маш тийм маргарин идэхээс хүмүүс имээгээд байгаа тийм нэг асуудал одоохондоо гараад байгаа. Гэхдээ бас сайн чанарын маргарин гэж байд юм аа. Тэр талаар би бас тос гэж юу вэ гэдэг цуврал хийхдээ тэр дээр би маргарин гэж юу вэ? Маргарин эдхүү масла эдхүү гэдээ бас тиймэрхүү видеонууд хийсэн байгаа. Та тэрнийг бас YouTube дээрээс үзээрэй. Тэгээ тийм сайн чанарын витаминууд дээр сайн чанарын витамин биш, сайн чанарын маргаринууд нь нэмэлтээр витамин D ингээ хийсэн тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Яагаад тэгэхээр тэр маргарин нь витамин D-г уусгадаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та талхан дээрээ тэрнийг дүрхээд идэх юм бол тэр чинь шууд биеийн шингэж чаддаг. Ягаад гэхээр тэр нь тодорхой хэмжээнд тос агуулсан байгаа. Тэгээ витамин тэрүүгээр уусаад таны биеинд орохоор сайн шингэж чадна гэсэн үг. Дараагийнх нь витамин болохоор витамин E. Витамин E нь ерөнхийдөө юунд сайн бэ гэхээр хүний биеинд хүний цусндах
холестерины хэмжээний тэнцвэрийг тааруулдаг. Өөрөөр хэлбэл холестерины хэмжээ ихсэх юм бол цаа цус харам, тийм болохоор холестерины хэмжээгээ тааруулаад юм гэсэн үг. Өшөө юм сайн бэ гэхээр ерөнхийдөө арьс хөгшрүүлдэггүй гэж дуудагддаг. Өөрөөр хэлбэл арьсыг хамгаалдаг, сорвиг багасгадаг, сорв одоо ингээд сорвтой болох гэхэд тэр нь ингээд багаар арилтдаг. Тэгээд хүмүүс ингээд хөгшрөөд ирэхээр мартамхай болдог. Тэр процессыг бас жоохон багасгадаг ч юм уу. Тиймэрхүү юм дээр витамин Е хэрэглэгддэг. Яагаад тэр тэгж үйлчилж чаддаг вэ гэхээр витамин Е нь антиоксидант. Антиоксидант гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр эсэлдүүлэлтийн EDC-г эсэлдүүлэлтээс хамгаалж чаддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл та одоо хүнсээрээ ч юм уу эсвэл агаараар ч юм уу ямар нэгэн хортой бодис бие рүүгээ оруулаад ерөнхийдөө хүн байнга хортой бодистой хүний бие организм хортой бодисоо тэмцэж явдаг. Тэр үед витамин Е тэр хортой бодис нь таны EDC-тэй уралд орохоос өмнө витамин Е нь тэр хортой бодистой уралд орсноороо таны EDC-г хамгаалж чаддгаа гэсэн үг. Витамин Е хаана юунд байд юм бэ гэхээр ханаагүй тоснуудад одоо наран цэцгийн тос, самрын тос тиймэрхүү зүйлүүдэд витамин Е их агуулгддаг. Тэгээд бас дашрамд хэлэхэд та миний хийсэн тос гэж юу вэ гэдэг цувралаас ямар тос хизээ яаж хэрэглэх вэ? Зарим одоо жишээлбэл наран цэцгийн тосыг жишээлбэл халааж болохгүй халаах юм бол транс тос үүсдэг. Тийм болохоор ерөнхийдөө транс тос үүсэхгүй тул наран цэцгийн тосыг салааданда шууд хүүтнээр нь идэх ч юм уу. Тэр талаар би YouTube дээр видео хийсэн байгаа. Та тэрнийг бас шалгаад үзээрэй. За тэгээ хамгийн сүүлийнх нь тосон дуустдаг витамин нь болохоор витамин К. Тэр нь бас л ерөнхийдөө цус нүжрэх гэж ярьдаг. Одоо цуснд ингээд кальц ихсэх юм бол тэр нь цус ингээд бүглэрүүлдэг ч юм уу. Тиймэрхүү юм болдог. Витамин К нь болохоор яг тэрний эсрэг цусыг шингэрүүлдэг. Яг цусны шингэний хэмжээг тааруулдаг тиймэрхүү зүйл гэсэн үг. Витамин К хаана байд юм бэ гэхээр брокколи тэгээд бас ногоон салааданд тодорхой хэмжээгээр агуулгддаг. Брокколин цэцэгт байцаа гэдэг баг монголоор. Одоо ингээ усан дуустдаг витамин гэхээр витамин С тэгээ бүх төрлийн витамин Б нь усан дуустдаг витаминууд. Витамин С бол ерөнхийдөө хүн болгон мэдэх баг. Витамин С аскорбины хүчил. Тэр нь бол ерөнхийдөө дархлаа сайжруулдаг. Тэгээд тэрнээс гадна бас нэг чухал үйлчлэг гэх юм бол хүн ингээд тодорхой хэмжээгээр төмөр агуулсан хүнс идэх юм бол тэгээд тэр төмөр нь биеийн шингэхийн тулд витамин С шаардлагдаг. Өөрөөр хэлбэл та буцаад ингээд төмөр ямар чухал вэ гэдгийг түрүүн хэлсэн байгаа. Тэгэхээр тэр төмрөө бодо хемоглобины хэмжээг ихсэхийн тулд та төмөр агуулсан хоол хүнс идэх юм бол таны биед тодорхой хэмжээний витамин С байсан цагт тэр төмрөө та шингээж чаддаг. Тэгэхгүй бол та бас л шингээж чадахгүй биеэсээ буцаага гаргачихна гэсэн үг. Тийм болохоор эдгээр бүгдээрээ хоорондоо бие биентэйгээ маш их уялдаатай байдаг, бие бинийгээ дэмждэг. Витамин С агуулсан зүйл гэх юм бол цэвэр зүржийн шүүс, лимоны шүүс, тэгээд аптекаас аскорбины хүчил гэдэг хүн болгон мэдэх баг. Тиймэрхүү зүйл байгаа. За тэгээ өшөө хамгийн сүүлд нь болохоор бүх төрлийн витамин B юунд сайн бэ гэхээр тэр нь бол ерөнхийдөө нервны системд маш их сайн. Тэгээд ерөнхийдөө цусны хэмжээг бас хяндаг тийм зүйл. Одоо өөрөөр хэлбэл түрүүн яг дурдсан цусны хэмжээ ихсэн цагт даралт ихсэн цагт цус харалтын аюул ихсэн. Ерөнхийдөө тэр бүхэн дээр витамин B тэрний эсрэг тэмцдэг. Тэгээ нервны системд маш сайн бас витамин B-ний дутагдалд орохоор хүмүүс ядардаг. Витамин B бол ерөнхийдөө тийм хүнд энерги өгдөг тиймэрхүү талдаа гэсэн үг. Тэгээ витамин B-нүүдийн дахиад нэг дашим дуурдах нэг гол витамин нь болохоор витамин B11 гэдэг фолийн хүчил гэж байдаг. Фолийн хүчил нь болохоор яг юунд сайн юм бэ гэхээр өмнөх дурдсан витамин B-гийн үйлчлэгээс гадна өшөө тэрнээс гадна EDC-г үржүүлэхэд одоо өөрөөр хэлбэл нэг EDC ингээд таны биед байгаад тэр нь ингээд хуваагдаад хоёр болоход витамин B11 буюу фолийн хүчил маш их хэрэгтэй байдаг. Тэр нь ялангуяа ямар хүмүүст маш их хэмжээгээр хэрэгтэй болдог вэ гэхээр жирэмсэн хүмүүс одоо хүүхдээ биендээ тэгээд тэр хүүхэд ингээд бий болох процессд фолиин хүчил маш их хэмжээгээр шаардлагатай. Тийм болохоор фолиин хүчил жирэмсэн хүмүүс фолиин хүчлийг давхар витаминаар олж авдаг. Эсвэл фолиин хүчил орсон хүнсний бүтээгдэхүүн
их хэмжээгээр идэх хэрэгтэй гэсэн үг. Тийм хүнсний бүтээгдэхүүн гэх юм бол бууз цай, янз янзын самар, ванду, фолиум хүчил агуулдаг. Тэгээд дахиад нэг хэлэхэд витамин усанд дуустдаг витамин болохоор усанд дуустдаг чанартай болохоор та одоо спортоор хичээллээд хөлрөх үедээ хөлсөөрөө ус алдчих байхдаа та энэ витаминуудаа алдах магадлалтай байдаг. Яг эрдэс бодистойгоо адилхан. Тэгэхэд тосон дуустдаг нь болохоор ерөнхийдөө тийм хурдан алдагддаггүй. Гэхдээ та тэрнийг алдсан цагт тодорхой хэмжээний витаминуудыг тодорхой хэмжээний биеинд сайн ханаагүй тостой хамт хэрэглэж байж эднэрийг биендээ буцаад шингээн гэсэн үг. За ингээд энүүгээр энэ сэдвийг ингээд дуусгаж байна. Ерөнхийдөө микрошимт хичээл гэдэг нь болохоор эрдэс бодис витамин гэсэн үг. Тэгээд энэ хоёр зүйл биеийн дутагдсан цагт таны бие эрүүл байхаа болно. Энд яаж дутагдах вэ гэхээр та буруу дэглэм барих эсвэл одоо ялангуяа Монголын нөхцөлд яг тийм олон брокколи, бууз цай, янз янзын ванду тийм мэдээд яваад байхад бас хэцүү байх. Тийм болохоор ерөнхийдөө та бүхэнд дахиад хэлэхэд та юу идж байгаагаа бодоод юуны дутагдалд орж байж магадгүй гэдгээ бодоод тэгээ бас эднэрийнхээ зүйлүүдийг бас бус зүйлийг нь болохоор яг суплементэр ч юм уу эсвэл аптекаас ингээ аваад хэрэглэхэд ерөнхийдөө эрүүл мэндэд маш хэрэгтэй зүйл гэсэн үг. Одоо ингээд бүгдээрээ бүгдээрээ энергийн балансны талаар ярьлаа, макрогийн талаар ярьлаа, микрогийн талаар ярьлаа. Одоо сүүлийн дугаар нь болохоор дараагийн 7 хоногт тавигдах байх. Тэрүүгээрээ бүгдээрээ эдгээр хүнсүүдийг яг хідэн цагийн үед юм уу ямар цагийн дэс дараагаар идвэл биеийн сайн бэ гэдгийг талаар ярилцгаана.